Энэхүү лекцээр би масс спектрометрийн талаар танилцуулах гэж байна. Үүнд масс спектрийн ажилдаг зарчим, гаргасан үр дүн хэрхэн унших, масс спектрометрийн холбогдлолтой гол асуудлуудыг та бүхэн ойлгох болно. За тэгэхээр хамгийн гол ойлгох шаардлагатай нэгдүгээр чухал зүйл бол масс спектрометр нь тухайн химийн нэгдлийн молекулын жинг тодорхойлж өгдөг. Ер нь хамгийн өндөр масс цэнэгийн харьцаа нь тухайн молекулын ионы пик буюу хамгийн өндөр хэмжигдэхүүн байдаг. Тэгэхээр бид нарын тухай тодорхой ярих болно. Масс спектрометр нь молекулыг хувааж фрагмент хэсгүүдэд задлж чаддаг бөгөөд тэдгээр задарсан нэгдлүүдийг мөн масс спектр дээр гаргаж харуулдаг. Хамгийн их хэмжээгээр агуулгадж буй фрагмент нь буюу химийн нэгдэл нь хамгийн өндөр пикийг үзүүлэх бөгөөд түүнийг бейз буюу суур пик гэж нэрлэдэг. Үүний талаар мөн бид нар ярих болно. Жишээлбэл ямар нэг химийн нэгдлийг бид нар хаанаас ч юм оллоо гэж бодъё. Тэгээд түүнийг ямар бодисыг тодорхойлох гэж байна гэж бодъё л доо. Тэгэхээр жишээ болгож энэ мэдэгдэхгүй байгаа бодисыг профейн байсан гэж бодъё. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар энэхүү үл мэдэгдэх бодисын молекул жинг олохоос эхэлнэ. За ингээд бид нарын нөгөө тодорхойлох гэдэг байгаа бодис маань энэ гэж бодъё. Үүнийгээ бид нар масс спектрометрийн багаж руу хийлээ. Одоо бүгдээрээ яг юу болоод байгаа тал дээр нэлээд сайн анхаарлаа хандуулцгаая. Та бүхэн санаж байгаа бах. Нүүрс төрөгч улс төрөгчийн CH холбооны талаар. Мөн энэ холбоо үүсгэхэд оролцож байгаа төрөл бүрийн электронууд байдаг. Нүүрс төрөгчийн атом бол 6 электронтой. Эдгээрийн заримыг нь үндсэн электрон гэх бөгөөд заримыг нь химийн холбоо үүсгэхэд оролцдог электронууд гэж ангилдаг. Тэгэхээр масс спектрийн хувьд бид нар үндсэн электроныг химийн холбоонд оролцогч электроноос ялгах хэрэгтэй. За ингээд түрүүн ярьж байсан хэсэгтээ орцгоё. Өөрөөр хэлбэл бид нар химийн бодисыг масс спектрийн багажинд оруулахад юу болох талаар ярилцах гэж байсан шүү дээ. Молекулыг багажинд оруулмагц электроны урсгалаар молекул руу бөмбөгдөж эхэлдэг. Үүнийг яг цахилгаан буугаар молекул руу шүршиж буулгаж байгаа юм шиг төсөөлж болно. Өмнө ярьж байсан хэсэгтээ дахиад буцаад оръё. Ингэж электроны урсгалаар бөмбөгдөж эхлэхэд мэдээж хэрэг энэ бол хаа сайгүй байна шүү дээ. Энэ үед юу болдог вэ гэхээр энд байгаа үндсэн электронуудаас нэг нь бөмбөгдөлтөнд өртөж байрнаасаа сугарна. Яг л билар тоглож байгаа юм шиг нэг үндсэн электрон бөмбөгдөлтөөр сугарч байрнаасаа зайлууллагдлаа. Тэгэхээр энэ үйл явцыг энд зургалж үзүүлээ л дээ. Тэгвэл үүнээс болж дараа нь юу болох вэ гэдэг асуулт мэдээж гарч ирнэ. Ингэж үндсэн электрон байрнаасаа сугарч хөдөлснөөс олж ионцсон молекул гэж бидний нэрлэдэг цэнэгтэй ян үүсдэг. Тэгэхээр бидний тохиолдолд пропаны нэг электрон байрнаасаа сугарч хөдөлснөөс олж пропаны молекул нэмэх цэнэг бүхий ион болно. Санаж байгаа бол эхлээд пропаны молекул саармаг буюу электрон протоны тооны хэмжээ тэнцүү байсан бол электрон сугарснаас хойш электрон протоны тоо өөрчлөгдөж нэг протоноор илүү болж катион болсон байна. Мөн энд хосоороо бус нэг электронтой үлдэж байгаа бөгөөд үүнийг радикал гэж нэрлэдэг. Ингээд радикал катион хоёулаа үүслээ. За үүний дараагийн шатанд ямар процесс явагдах вэ гэхээр энэ молекулыг соронзон орон дундуур маш хурдтайгаар явуулна. Соронзон орны нөгөө талд детектор гэсэн зүйлийг байрлуулах бөгөөд энэ бол яг таны бодож байгаа шиг зүйлийг хийх болно. Яг зөв. Химийн нэгдлүүдийг илрүүлж бүртгэх болно. Харин одоо энд болж буй процессын физикийн талаар нэг их олон юм ярихгүй бай. Та бүхэн миний хэлснээр л шууд хүлээгээд авчих. Зэнэгтэй жижиг хэсгүүд соронзон орноо дамжин өнгөрөхдөө шулуун буй мөрөө замыг туулдаг. Тийм болохоор бидний ярьж буй цэнэгдсэн молекулууд ч гэсэн мөн адил ийм байдлаар мөрөө замыг туулах болно. Тэгээд тодорхой нэг байршилд детекторыг очиж мөргөх болно. Гэхдээ ямар ч байршилд очиж мөргөлөө гэсэн детектор тэр бүрийн туулсан мөрөөний радиусын хэмжээг бүртгэж авах болно. Тэгэхээр ингэж мөрийн радиусын хэмжих нь яагаад чухал талаар ярихын тулд бүгдээрээ зарим нэг физикийн талаар ярилццгаая. Ямар нэг юм тойргоор эргэлдэж байх үед төвийн татах хүч үйлчилж байдаг. Тэгвэл энэ төвийн татах хүч үйлчилж байгаа шалтгаан нь юу гэвэл соронзноос үүсэлтэй соронзон орны хүч байдаг. Бид нар үүнийг соронзон орны хүч төвийн татах хүчтэй тэнцүү гэж хэлдэг. Тэгэхээр энд байгаа энэ томьёог задлж бичээлтэй. Соронзон орны хүч нь Q буюу цэнэг эргэлтийн хурд B3-ын үржүүр нь тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд байгаа M-ийг үржих нь V квадратыг хуваах нь радиустай тэнцүү байна. Тэнцүүгийн тэмдгийн хоёр талд байгаа 1V тэгштгэл маань ийм болж байна. Ингээд багахан зэрэг алгебрийн бодлого бодож R-ыг олъё. Тэгэхээр энэ тэгштгэлээс юу харагдаж байна вэ гэхээр энд байгаа M нь молекулын масс учраас хэрвээ бид нар радиусын хэмжээг олчих юм бол массын хэмжээг олж болохоор байна.
Тэгэхээр энэ тэгшгэлд байгаа бусад өгөгдлүүд болох V, Q, B-гийн утгуудыг бид нар өгч чадна гэж үзэх юм бол бид нар массыг олж чадхаар байна. Хэрвээ та бүхэн физик болон алгебрийн хичээлийг нэг их санахгүй үзээгүй бол нэг их санаа зовлтгүй. Хамгийн гол нь та бүхний эндээс ойлгох ёстой зүйл бол масс болон радиусын хооронд харилцан хамааралтай байна гэдгийг санаарай. За тэгвэл дараагийн асуудал бол масс спек энэхүү тоон өгөгдлүүд болох масс болон радиусыг яаж мэдээлэл болгож боловсруулах вэ гэдэг байгаа юм. Энд харъя л да. Масс спек ер нь мэдээллийг график байдлаар хавтгай дээр харуулдаг. Энэхүү графикийн Y буюу Y тэнхлэг дээр харьцангуй агуулмжийг харуулах нь байна. Энэ тухай бид нэр удахгүй ярилцах болно. Харин энэ X тэнхлэг дээр A болон Q-гийн харьцааг тэмдэглэх юм байна. Дэлгэцийн баруун дээд үнцэгт байгаа тэгштэглэр R тэнцүү MQ-гийн харьцаа болон VB-гийн харьцааны үржүүртэй тэнцүү гэсэн байна. Тэгэхээр өмнө нь би хэлж байсан. Детектор маань радиусыг хэмждэг учраас бид нар MQ-гийн харьцааны утгыг олох боломжтой болж байна. M гэдэг бол массын хэмжээ. Хэрвээ бид нар профаныг масс спектрт оруулж шинжлэх гэж байгаа гэж үзвэл сигналыг 44 гэсэн утган дээр харах болно. Яагаад гэж вэ? Энэ бол их амархан. Профаны молекулын 1 молийн хэмжээ 44 г байдаг. Харин нэг санаж байх ёстой зүйл бол энэ бол масс спектрийг дамжаад детекторт бүртгэгдэж хэмжигдсэн эхний фрагмент бөгөөд энэхүү фрагментын молекулын 1 молийн жингийн хэмжээ 44 г байсан байна. За тэгэхээр та бүхний ойлгож авах ёстой гол мэдээлэл бол бид нар химийн нэгдлийг масс спектр руу оруулсны дараа электрон туяагаар бөмбөгдсөн бөгөөд ингэснээр ионцсон молекул үүсч тэр нь хоёр соронзон дондор гарахдаа мөрөө замаар явсаар детекторт ирж бүртгэгдэх бөгөөд тэндээс бид нар молекул жингийн хэмжээг шууд гаргаж өгч байна. Тийм болохоор 44 дээр сигнал гарч ирж байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр цэнэгдсэн молекулыг детектор дээр бүртгэхэд түүний 1 молийн массын хэмжээ 44 г-ийн хэмжээтэй байсан байна. За тэгвэл Y тэнхлэг дээр байх харьцангуй агуулмжийн талаар ярилцъя. Эргээд хичээлийнхээ эхний хэсэг рүү оръё л доо. Бид нар анх дээжийг масс спек руу хийхдээ зүгээр л ганцхан ширхэг молекул хийгээгүй шүү дээ. Жишээ авъя л да. Бүхэл бүтэн 1 молийн хэмжээтэй молекулуудыг хийсэн байлаа. Тэгэхээр ямар процесс явагдах вэ гэхээр электроны цацрагийн бөмбөгдөлтөнд профаны молекулууд өртөгдөж ионцсон молекулуудыг үүсгэх бөгөөд тэдгээр нь соронзон дундуур өнгөрөхдөө мөрөө замаар явсаар детекторт ирж бүртгэгдэнэ. Тэгэхээр бид нар 44 дээр сигнал илэрч эхлэх бөгөөд энэ нь ганцхан биш бүхэл бүтэн 1 молийн хэмжээтэй учраас асар олон молекулууд дараалан ийм байдлаар ирж детекторт бүртгэгдсээр байх болно. Ингэж ирж бүртгэгдэх бүрт энэхүү 44 дээр илэрсэн сигналын өндрийн хэмжээ улам нэмэгдсээр байх болно. Тэгэхээр бодцгоё л доо. Харьцангуй агуулмж гэдэг нь юу вэ гэхээр тухайн цэнэгдсэн нэгдлийн хэмжээ хэдий ч нэ их байна. Төдий ч нэ үүссэн пикийн хэмжээ нь өндөр байх юм. Дахиад хэлэхэд хэрвээ бид нар их хэмжээний дээж уншуулж байгаа бол 44 дээр нэлээд өндөр пик гарч ирнэ гэсэн хүлээлттэй байх нь байна. Нэг санаж байх зүйл нь хэрвээ тухайн молекул нэгдлийн үндсэн электроныг цахилгаан туяа бөмбөгдөж байрнаасаа сугарч хөдөлсөн тохиолдолд энэ сигнал дээр бүртгэгдэх болно. Гэхдээ энэхүү химийн нэгдэлд бас өөр төрлийн электронууд байдгийг мартаж болохгүй. За дахиад бүгдээрээ ярианыхаа эхний хэсэг рүү дээжиг буюу профаныг масс спектр руу оруулж байх үе рүү буцаад оръё. Ингэхэд электрон туяа молекулыг бөмбөгдөж эхэлнэ. Тэгвэл энэ үед энэхүү нэгдлийн химийн холбоо үүсгэж буй электроныг байрнаас нь зайлуулбал юу болох вэ гэдгийг харцгаая л та. Химийн холбоо үүсгэгч электронууд ч гэсэн яг л бильярд тоглох шиг адилхан юм болно. Электрон туяагаар бөмбөгдөхөд химийн холбоог үүсгэгч электрон байрнаасаа зайлуулагдаж ингэснээр нүүрс ус төрөгчийн катион үүсч ус төрөгч нэг илүү электронтой үлдэж байна. Өөрөөр хэлбэл электрон туяа химийн холбооны электронуудыг бөмбөгдөхөд ийм зүйл болох нь байна. Тэгэхээр бас нэг санаж байх зүйл бол масс спектрт молекулууд электрон цацрагаар бөмбөгдүүлж байх үед үндсэн болон химийн холбоонд оролцогч электронуудын аль аль нь өртөгдөх боломжтой. Тэнд бид нар асар олон тооны молекулуудын тухай ярьж байгаа бөгөөд тэдгээр нь санамсаргүй байдлаар бөмбөгдөлтөнд өртөгдөнө. Тийм болохоор бид нар боломжтой хувилбар бүрийн тухай судалж ярилцгааж байгаа юм шүү дээ. За тэгэхээр одоо буцаад ярилцлагынхаа эхний хэсэгт буюу масс спектрийн багж руу дээж болох профаныг оруулахад электрон туяа молекулаас электронуудыг бөмбөгдөж зайлууллаа. Өөрөөр хэлбэл өмнө ярьсан процесс явагдаж байна.
Энэ явцад нүүрс ус төрөгчийн катион нэг электронтой ус төрөгчийн атом үүссэн. Үүний дараа эдгээр нэгдлүүд соронзон орон дундуур өнгөрөх болно. Эхлээд ус төрөгчийн протон дээр ярилццгаая. Ус төрөгчийн атом нэг протонтой бөгөөд энэ тохиолдолд бол нэг электронтойгоо байгаа учраас цэнгийн ялгаа байхгүй буюу цэнэгжээгүй. Тийм болохоор соронзон дундуур гарахдаа шууд чигээр яваад гарна. Дөрөв би хэлж байсан. Зөвхөн цэнэгдсэн молекулууд л мөрөө замыг соронзон дундуур гарахдаа үүсгдэг. Тийм болохоор нэгэнт цэнэгжээгүй молекул байвал шулуун явах учраас детекторыг очиж мөргөхгүй, детекторт бүртгэгдэхгүй. Харин нүүрс ус төрөгчийн ионы катионы тухайд бол өөр хэрэг. Эерэг цэнэгдсэн учраас соронзон дундуур гарахдаа мөрийн зам гаргаж детекторыг очиж мөргөх бөгөөд мөрийн радиусыг детектор бүртгэж авсны үндсэн дээр молекулын массын хэмжээг гаргаж тодорхойлдог. Тэгэхээр энэ тохиолдолд энэхүү химийн нэгдлийн 1 молийн массын хэмжээ 43 грамм байна. Мэдээж хэрэг массын хэмжээ пропанаас нэгээр бага байх бөгөөд яагаад гэвэл нэг ус төрөгчөөр бага байгаа. За тэгэхээр энэ талаар ярилцгаая. Эхлээд пропаны молекулд байгаа бүх химийн холбоосуудыг дэлгэрэнгүйгээр харцгаая. Бидний энд харж байгаагаар масс спектрт молекул орсон тохиолдолд эхний ээлжинд энэ холбоос тасарч нүүрс төрөгчийн ионыг үүсгэх магадлалтай харагдаж байна. Ингэснээр ийм нэгдэл үүснэ. Үүнийг масс спектрометрийн орчинд фрагмент гэж нэрлэдэг. Энэ нэрийг жаахан бодцгоё л доо. Тэгэхээр эхлээд бид нэр пропаныг багжинд оруулсан. Түүний холбоосыг тасалснаар фрагмент үүссэн. Гэхдээ энэ бол ганцхан үүсэх боломжтой хувилбар биш. Учир нь энэ молекулд өөр бусад холбоосууд байна. Жишээлбэл энд байгаа нүүрс төрөгчийн атомуудын хоорондох холбоосыг үүсгэж байгаа электроныг электрон туяа бөмбөгдснөөс энэ холбоос тасарч нүүрс төрөгчийн нэмэх цэнэгтэй катион болон нөгөөх нь электронтой үлдэнэ. Тэгвэл яг ийм зүйл болсон гэж бодъё л доо. Тэгэхээр нэг зүйлийг сайн санаж байх ёстой. Аль фрагментийг масс спектрометр бүртгэж авах вэ? Мэдээж хэрэг ионцсон буюу цэнэгтэй фрагментыг нь бүртгэж авах болно. Тэгэхээр энд байгаа нэг илүү электроныг метилийн групп авсан учраас цэнэггүй буюу иончхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр соронзон дундуур гарахдаа ямар нэг мөрөөлтийг үзүүлэхгүй учраас детекторт бүртгэгдэхгүй шууд чигээрээ гараад явчихна. Харин нүүрс төрөгчийн катион бүхий фрагмент нь детекторт бүртгэгдэх бөгөөд түүний 1 молийн хэмжээ 28 грамм байна. Гэхдээ та бүхэн бас нэг зүйлийг санаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ бол бас л байж болох нэг сонголт. Дараагийн нэг сонголт бол электрон туяа энэ холбоосыг бөмбөгдөд эсэргээрээ буюу нэг илүү электрон энэ баруун тал руугаа очих бол дахин нэг нүүрс төрөгчийн катион зүүн талынх дээр нь үүсэх ба баруун талынх нь саармаг болж детекторт бүртгэгдэхгүй байна. Харин энэ шинээр үүссэн нүүрс төрөгчийн катионы массын хэмжээ 15 грамм байна. Тэгэхээр сая бид нар пропанын молекул хэрхэн задарч фрагментууд үүсч болох тухай ярилцаж байна. Тэгэхээр энэ бүгд биднэрт юуг хэлээд байна вэ гэдгийг мэдхийн тулд бүгдээрээ эргээд спектр дээр харж ярилццгаая. Бид нар түрүүн ярьсан молекулын жин 44 учраас пик нь 44 дээр гарч ирж байна гэж. Харин бусад үүсэх боломжтой 3 фрагментуудын пикүүд ч гэсэн спектр дээр гарч ирэх боломжтой. Жишээлбэл хамгийн дээр байгаа нэг моль нь 43 грамм байх энэ молекулын пикийг 43 дээр гарч ирэх бол 2 дахь 1 молийн хэмжээ 28 грамм байх фрагментын пик 28 дээр. Харин хамгийн сүүлийн нэг моль нь 15 грамм байх метил нүүрс ус төрөгчийн пик нь 15 дээр тус гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн ажигласан байх. Спектр дээр зөвхөн ионцсон молекулын пикийг харуулаад зогсохгүй, түүний боломжит фрагмент буюу задарсан хэсгүүдийн пикүүдийг бас давхар харуулдаг байна. За тэгвэл бүгдээрээ энд төр зур азнаад хамгийн их хэмжээг зааж байгаа пикийн тухай авч үзцгээе. Бид нарын энэ спектр дээр бол 44 дээр байгаа молекул нь хамгийн задраагүй буюу бүтнээрээ байгаа молекул гэж үзэх магадлалтай. Өөрөөр хэлбэл 44 гэсэн хэмжигдэхүүн нь хамгийн хүнд хэмжээг зааж байгаа пик их бөгөөд ийм учраас үүнийг пронанын ионцсон молекулынх гэж нэрлэж байна. Тийм учраас энэ бол их чухал байгаа юм. Түүнээс гадна өөр бас нэг чухал нэршлиг та бүхэн мэдэх ёстой. Спектр дээрээ эргээд анхаарлаа хандуулцгаая. Спектрийн Y тэнхлэг дээрх хамгийн өндөр пикийг суур буюу base peak гэж нэрлэдэг. Энэ пик нь одоо дэлгэцэн дээр ногоон өнгөөр будсан энэ химийн нэгдлийн агуулмжийн хэмжээг энд зааж байгаа. Энд анхаарах ёстой зүйл бол энэхүү нэгдэл нь нүүрс төрөгчийн катион бөгөөд хоёр дахь задралын катион гэж нэрлэх ба бусад үүссэн фрагментууд дотроос хамгийн их буюу агуулмжийн хэмжээ өндөр байгаа нь харагдаж байна. Яагаад гэж вэ? Тэгвэл бүгдээрээ бусад пикүүдийг харцгаая л да.
Хөхөнгийн пик нь хөхөнгийн хүснэгтэнд байгаа энэхүү химийн нэгдэл үүссэн учраас спектр дээр гарч ирж байна. Энэ бол харин анхдагч нүүрс төрөгчийн катион байна. Нэг зүйлийг сайн санаж байх ёстой шүү. Ер нь анхдагчаас илүү хоёр дахь нүүрс төрөгчийн катион илүү тогтвортой байдаг. Тийм ч учраас бид нар ногоон өнгөөр будсан энэ фрагментийн тархалт буюу агуулмж нь цэнхэр өнгөтэйгөөс илүү их байх магадлалтай. Бодит байдал дээр ч гэсэн тийм байна. Тийм болохоор спектр дээрх суур буюу base peak-ийн хэмжээ хамгийн өндөр байх ёстой. Үүгээр юу хэлхийг хүсэж байна вэ гэвэл base peak гэдэг нь хамгийн тогтвортой байх фрагментийг хэлдэг гэж ойлгож болно. Тийм болохоор агуулмжийн хувьд хамгийн их буюу пикүүд дундаас хамгийн өндөр хэмжээг заах нь ойлгомжтой юм. Хамгийн сүүлийн метилийн фрагментийн хувьд агуулмжийн хувьд хамгийн бага байна. Учир нь өөрөө метилийн радикалууд маш тогтворгүй байдаг. Бараг спектр дээр бүртгэгдэхгүй ч байж болох учраас пик нь 15 дээр гарч ирэхгүй ч байж болно. За энэ дэлгэцэн дээр форфоны молекулын масс спектрийг харуулж байна. Энд төр зогсоодох юм. Та бүхэн энэ танилцуулгыг сонсож байгаад сонирхолтой юм байна. Гэхдээ яагаад манай багш надаар иймэрхүү юм асууна гэж хэлж бодож магадгүй юм л да. Бид нар тэр сэдв рүү орох болно. Харин одоохондоо зүгээр л масс спектрометрийн машин яаж ажилладаг болох, гаргасан мэдээллийг хэрхэн ойлгож унших талаар ойлгочих хэрэгтэй. Бид нар явцын дунд төрөл бүрийн практик дадлагын дасгалууд дээр ажиллах болно. За одоо бүгд анхны дадлаг дасгал дээр ажиллацгаая. Анхаараарай. Асуултанд дэлгэцэн дээр харуулж байгаа хоёр спектрийн аль нь пентан, аль нь 2 метил бутаных вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр пентаныг масс спектрометрийн багаж руу оруулж уншуулсан байна. Мөн 2 метил бутаныг бас масс спектр руу оруулж уншуулад үр дүнд нь энэ дэлгэцэн дээр байгаа хоёр спектр гарч ирсэн байна. Аль нь аль химийн нэгдлэх вэ гэсэн асуулт байна. За тэгвэл молекулын томьёог харъя л да. Пентан гэдэг бол 5 нүүрс төрөгчийн атомтой урт гинжин молекул байгаа. Харин 2 метил бутаны хувьд ийм бүтэцтэй байх нь байна. За одоо бидэнд байгаа масс спектрийг харцгаая. Хоёуланд нь хамгийн хүнд пик 72 дээр гарч ирсэн байна. Хэрвээ пентаны молекул жинг тооцвол 1 молын хэмжээ нь 72 г байна. Яг ийм молекул жин 2 метил бутанд ч гэсэн байна. Тийм болох ионцсон молекулын жин бол биднэрт альных нь болохыг тодорхойлоход тус болохгүй юм байна. Гэхдээ сайн ажиглавал энд нэг ялгаатай зүйл байна. Хоёр спектрийн хоёуланд нь 57 дээр пик гарсан байх бөгөөд нэгнийх нь харьцангуй агуулмжийн хэмжээ нөгөөгийнхөөсөө хамаагүй их байна. За тэгвэл одоо хоёр нэгдлийнхээ молекулуудыг харж аль нь 57 дээр хамгийн их пикийг үзүүлэх магадлалтай байх нь вэ гэдгийг тодорхойлъё. Өөрөөр хэлбэл жаахан тоо бодъё. Пентанаас эхлэе. 72-оос хасах нь 57 гэвэл ямар нэг 15 г масс бүхий молекулыг алдсан байх ёстой болох нь. Тэгэхээр 15 г гэдэг бол метилийн массын хэмжээ. Тэгэхээр энэ дээр анхаарлаа хандуулад аль молекул нь фрагментц болох явцад метилийн бүлгийг алдах магадлал хамгийн их вэ гэдгийг бид нар олох хэрэгтэй болох нь. За эхлээд пентанаас эхлэе. Эхлээд электрон туяагаар молекулыг бөмбөгтөхөд эхний ээлжинд 1 болон 2 дугаар нүүрс төрөгчийн хоорондын холбоог задалсан бөгөөд ингэхэд зүүн талд байгаа метилийн бүлэг салж баруун гар тал дэх нүүрс ус төрөгчийн катионыг үүсгэсэн ба энэ ионцсон молекул нь масс спектрометрт бүртгэгдсэн учраас спектрийн хавтгайн 57 гэсэн утган дээр пикийг үүсгэж байна. За тэгвэл одоо 2 метил бутаныг харцгаая. Мөн электрон цацрагаар бөмбөгтөхөд мөн метилийн бүлэг өртөгдөж салж явах. Ингэснээр үлдсэн буюу доод талын энэхүү ионцсон молекул нь масс спектрт бүртгэгдэж мөн 57 гэсэн утга дээр пик илрэх болно. Хэрвээ бид нар энэ холбоосыг тасалбал бид нар хоёр дахь нүүрс төрөгчийн катионыг үүсгэнэ. Харин пентаны хувьд бид нар иймэрхүү фрагментыг үүсгэхэд дандаа анх дахь нүүрс төрөгчийн катионыг үүсгэх болно. Энд нэг анхаарах ёстой зүйл бол пентаны молекул цаашдаа яаж ч задарч байлаа гэсэн. Хизээч хоёр дахь нүүрс төрөгчийн катионыг үүсгэж чадахгүй. Харин 2 метил бутаны хувьд сая бид нар харсан. Метилийн бүлэг салахад хоёр дахь нүүрс төрөгчийн катионыг үүсгэж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл 57 дээр гарч ирсэн пикийн харьцангуй агуулмж хэмжээ хамгийн их байгаа нь 2 метил бутаных бөгөөд харин баруун талд байгаа нь пентаных болж таарч байна. Дахиад хэлэхэд 2 метил бутаны 57-д илрэх харьцангуй агуулмжийн хэмжээ харьцангуй өндөр байх бөгөөд харин пентаны хувьд бол тийм өндөр байж чадахгүй. Та нарын шалгалтанд иймэрхүү төрлийн асуултууд ирэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр бид нар эндээс юу ойлгож авах ёстой вэ гэвэл нэгдүгээрт масс спектрометр нь химийн нэгдлийн молекул жингийн талаарх мэдээллийг гаргаж өгнө.
ихэнх тохиолдолд хамгийн өндөр масс цэнэгийн харьцаа нь хамгийн хүнд пикийг үүсгэдэг бөгөөд түүнийг ионцсон молекулын пик гэдэг. Яагад гэвэл энэ молекул нь хамгийн бүтэн буюу задраагүй байгаа төлөв нь байх магадлалтай байдаг. Хоёрдугаарт масс спектрометр нь молекулыг фрагмент буюу жижиг химийн нэгдлүүд болгон задлж өгдөг бөгөөд эдгээр фрагментууд нь бас масс спектр дээр пик байдлаар гарч ирдэг. Хамгийн их тархацтай буюу агуулмжтай фрагмент нь хамгийн өндөр пикийг үүсгэх бөгөөд түүнийг суурь буюу base peak гэж нэрлэдэг. Суурь пикээр бусад үүссэн фрагментүүдтэй харьцуулахад хамгийн тогтвортой байх фрагмент химийн нэгдлийг илэрхийлдэг гэж хэлж болно. Та масс спектрометр багажны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Medimbex International компанитай холбогдохыг хүсье. Та манай Medimbex ажлын цувгийг subscribe хийхийг зөвлөж байна. Бид 7 хоног бүр шинэ мэдээллийг орчуулан хүргэж байх болно.